За сайн байцгаана та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. За надад оногдсон сэдвийн дагуу сошиал медиа. За тэгээ сошиал медиа маркетинг гэхээс илүү сошиал медиа дээр ер нь байгууллагын олон нийтийн харилцаа ажилтны хувьд сошиал медиаг хэрхэн үр дүнтэй ашиглах уу гэдэг тал руу илүү чиглэгдэнэ. За тэгээд агуулгын хувьд ерөнхийдөө нийгмийн мэдээллийн сүлжээгийн өнөөгийн байдал. За энийг дэлхийд дахинд болон Монголд ямархуу байдалтай байгаа вэ гэдгийг хамгийн сүүлийн үеийн мэдээллээр хүргэе гэж бодож байна. За түүний дараа тэр сошиал медиа хэрэглээд байгаа хүмүүс маань хийн, өөрөөр хэлбэл танаа зорилтод бүлэг яг тэд хийн юм бэ гэдэг талаар авч үзнэ. За түүний дараа тэр хүмүүс маань ямар мэдээллийг сонирхдаг юм бэ? Ямар хэлбэртэй мэдээлэл, яг юу сонирхдаг юм бэ? Ер нь тэр хүмүүс гэдэг талаар авч үзээд за тэгээд төгсгөлд нь тэгвэл тэр контент нь ямар байвал илүү үр дүнтэй байх уу гэдэг талаар ярилцъя гэж бодож байна. За нийгмийн мэдээллийн сүлжээ буюу энэ сошиал медиа гэдэг байгаа зүйл маань одоогийн байдлаар дэлхийд бид нар 7.7 тэрбумлаа байхад ерөнхийдөө бол хамгийн их энэ сошиал медиа гэдгийг хэрэгжилж байгаа девайс буюу тэр хэрэгсэл нь бол одоо гар утас болоод байна. За бараг 5.2 шахуу тэрбум хүн гар утас хэрэгжилж байна гэсэн тооцоо байна. За тэгээд үүнээс 4.5 тэрбум интернет хэрэглэгч. За тэгэхээр ер нь бол дэлхийн хүн амын талаас их хувь нь интернетийн байнга хэрэглээтэй байна. 60 орчим хувь нь хэрэгжилж байна гэсэн үг. За тэгээд тэр дотроос 3.8 буюу 49 орчим хувь нь энэ сошиал медиа гэдэг зүйлийг идэвхтэй хэрэгжилж байна. Идэвхтэй хэрэглэгчийн тоон бол 3.8 тэрбум байна гэсэн. Ийм судалгааг за энэ хүйц суйтээс гаргасан байна. За хамгийн их хэрэглээтэй байгаа нь аль платформ буюу аль талбар вэ гэдэг дээр хамгийн их идэвхтэй хэрэглэж байгаа тоогоор тэргүүлж байгаа нь Facebook байна. За тэгээ Facebook-ийн дараа бол YouTube, за WhatsApp, Facebook Messenger гэх мэтчлэн ихэнхдээ Facebook-тэй хамааралтай компаниуд бас байгаа. За тэгээд WeChat болон TikTok гэх мэтчлэн хятадын том акулууд бас энэ дээр эхний топуудад жагсаж байна. За сонирхолтой Twitter бол дэлхийд даяараа 340 сая орчим хүн хэрэгжилж байгаа бас нэлээд чухал сувгийн нэг. За Монголд мөн бас идэвхтэй хэрэглэгддэг ийм талбар байгаа. За яг энэ сошиал медиаг хэрэгжилж байгаа хүмүүсийн хүүсийн харьцааг нь авч үзэх юм бол за энэ дэлхий дээр ингээд энэ дэлгэцэн дээр харагдж байгаачлан янз бүрийн байдалтай байгаа. За ерөнхийдөө анзаарч харах юм бол зүүн өмнөд Аз болон Төв Аз. За өмнөд ер нь манай Аз тэр чигтээ. За тэгээд баруун Европ зэрэг улсуудад эмэгтэйчүүд нь илүү хэрэгэлдэг. Ийм хандлагатай байгаа. За Монгол ч гэсэн ялгаа байхгүй. Эмэгтэйчүүд нь илүү их хэрэгэлдэг гэсэн тийм судалгаатай байгаа. За тэгээд Facebook-ийн хувьд одоо энэ нийгмийн мэдээллийн сүлжээний акул хамгийн том талбар болох Facebook маань ямар хөө байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө ойролцоогоор 2 орчим тэрбум хэрэгжилж байна. Идэвхтэйгээр хэрэгжилж байна гэж ойлгож байна. За тэгэхээр ер нь нэлийн хэрэглээ өндөр сувг байна гэсэн үг. За тэгээд бас яг зүгээр сонирхолтой энэ мессенжер аппликейшнуудын хэрэглээ бас байна. Монгол бол жишээлбэл Facebook их байна, тэр цэнхэр байгаа тийм. Хятад бол өөрийнхөө том сүлжээнүүдтэй. За тэгээд Орос зэрэг бусад улсууд бас өөрийнхөө одоо жишээлбэл ерөнхийдөө ер нь бол WhatsApp-ыг маш их хэрэглэж байгаа дэлхий дээр. За дараа нь Facebook байгаа. Тэгэхээр манайх бол Facebook хэрэглэдэг ангиллалд илүү орж байгаа гэсэн үг байна. За нийгмийн мэдээллийн сүлжээ маань Монголд ямар хөө байдалтай байгаа юм бэ гэдэг талаар дараагийн хэсэгт авч үзье. За Монголд бол бид нар 3.2 саяулаа бүх хүмүүс маань. За үүнээс энэ мэдээж давхарцсан тоогоор 4.4 сая хүн гар утас хэрэгжилж ийн гэсэн тооцоо судалгаа байна. Тэгэхээр зарим хүн бол 2 утастай, зарим нь 3 утастай гэх мэтчлэн явсаар байгаа ийм тоонд хүрч чинь гэсэн үг. Хүн амынхаа тооноос 36% их гэсэн үг. За тэгээд интернет хэрэглэгчийн тоо маань 2.2 сая гэж. За тэгээд үүнээсээ нийгмийн мэдээллийн сүлжээг яг идэвхтэй хэрэглэдэг хүмүүс нь 2.2 сая гэхээр үндсэндээ интернет хэрэглэгч
бүгд бараг 100% шахуу бүгд ямар нэгэн сошиал медиа хэрэглэж байна гэсэн үг. Тэгэхээр манай ус бол сошиал медиаг маш өндөр хэрэглээтэй ус гэсэн үг. За тэгээ бусад сонирхол татсан тоо баримтуудыг харж болно. За хүүсийн харьцааны хувьд бол эмэгтэй давмгай, бага зэрэг давмгай. Ерөнхийдөө гэхдээ харьцаа сайтай. Төрөүний дэлхийд харьцуулсан зурган дээр шиг жишээлбэл Африк улс орнуудынд бол элт эрэгтэйчүүд нь их хэрэглээтэй ч байд юм уу. Нэг тийшээ одоо хит хазаасан тийм байдалтай байсан бол Монголын хувьд бол харьцангуй тэгш хэрэглээтэй бага зэрэг эмэгтэй давмгай. Иймэрхүү маягтай байна. За тэгээ бусад тоо баримтыг сонирхол харж болно. За Facebook-ийг ямар девайс буюу ямар төхөөрөмжөөр ашиглаж ийн вэ гэдэг дээр гар утас бол 98.9% гээд энэ бол маш өндөр тоо. Ихэнх Монгол Facebook хэрэглэгчдийн ихэнх нь гар утсаараа Facebook-д орж ийн гэсэн үг. Тэгэхээр өмнө нөгөө десктоп компьютер буюу суурин компьютероос ордог тоо нэлээд өндөр байсан бол энэ жил ирэх тусам багассаар байгаа. За одоо харах юм бол үндсэндээ яг за лаптоп нь бол 1.1, за тэгээд суурин компьютер өөр пад зэрэг төхөөрөмжүүдээс бол 30% хүрэхгүй байна. За тэгээд тэдгээрийн 70 орчим хувь нь гар утаснасаа Facebook руу ордог гэсэн ийм тав байна. За сүүлийн үед нэлээд хүчтэй гарч ирж байгаа. Сүүлийн ялангуяа 1-2 жил ялангуяа энэ нөгөө Z үеийнхэн буюу 90 оны дунд үеэс хойш төрсэн залуучуудын хувьд бас нэлээд чухал хамгийн их хэрэглээний үндсэн гол нийгмийн мэдээллийн сүлжээний сувг болоод байгаа Instagram. За Instagram дээр бол манайд 420 мянган хүн хэрэглэдэг гэсэн ийм тооцоо байна. За тэгээд энэ Instagram-ыг ямар нэгэн альч байгууллага одоо цаашдаа Монголд ямар нэгэн мэдээлэл харилцааны үйл ажиллагаа явуулах тохиолдолд Instagram-ыг бол бас нэг чухал сувгийн тоонд зайлшгүй авч үзэх шаардлагатай. Энэ бол Монголд албан ёсоор Facebook-ийн дараа хоёрт баг орж ирж байгаа гэж харагдаж байгаа. Яг идэвхтэй хэрэглэж байгаа тоогоор. За тэгээд хамгийн чухал нь мэдээж маш их залуучууд хэрэглэдэг учраас хэрэглэгч нь тогтвортой байх магадaltaй гэсэн үг. Тэгэхээр залуучууд руу чиглэсэн ямар нэгэн мэдээлэл харилцааны үйл ажиллагаагаа Instagram дээр явуулахад бас болохгүй гэх газаргүй гэсэн үг болж байна. За Twitter-ийн хувьд. За Twitter-ийн хувьд бол Монголд 3 дахь том нийгмийн мэдээллийн сүлжээний сувг талбар. Гэхдээ энэ Хүйт зүйдээс гаргасан судалгаагаар 52 мянган идэвхтэй хэрэглэгчтэй гэсэн байгаа. Яг энэ тоонд бол ихэнх хүмүүс санал нийлэхгүй байж магадгүй. Гэхдээ жишээлбэл Twitter дээр хамгийн их дагагчтай гэхэд 400 мянга, 500 мянга ч байд юм уу. Нэлээд олон дагагчтай хүмүүс байдаг ч гэсэн 200-300 мянгаараа байдаг ч гэсэн яг идэвхтэй хэрэглэгчдийн тоо бол бас ер нь энэ 50 мянга орчимд байх магадaltaй. Энэ тоог энэ Хүйт зүйдийнх яаж хаанаас гаргасан бэ гэхээр голцоо сурталчилгаа хийхэд тохиромжтой буюу одоо байнгын идэвхтэй байдаг хэрэглэгчийг нь ялгаж авсан ийм тоо гэж тайлбарладаг өөртөө. Тэгэхээр энэ бол бас нэг талаасаа үзэх юм бол нэлээд хамттай тоо байх магадaltaй. Яг үүндээ Twitter дээр маш олон хүмүүс байгаа юм шиг санагддаг ч гэсэн яг идэвхтэй байгаа нь бас хязгаарлагдмал байдаг тооны хувьд. Twitter орчин нэг онцлог бол улс төрчид болон за төрийн албан хаагчид за тэг шийдвэр гаргах төвчнийхэн бас илүү идэвхтэй байдаг. Илүү дуу хоолой хүлээж авахд амар байдаг. За сөрөг тал нь гэвэл бас нөгөө талдаа ямар нэгэн шийдвэрийг Twitter-аар гаргах тохиолдол яг манай улсын хэмжээнд бол байдаг. За тэгэхээр яг ингээд анзаарч харах юм бол Facebook дээр одоо юу гэдгийг лайк, шеэрийн тоо бол ингээд хэдэн 10 мянгаараа хүртэл байх тохиолдол байдаг бол Twitter дээр ер нь жишээлбэл Facebook-тэй адилхан лайктай адилхан favorite буюу одоо таалагдлаа гэсэн тэр товч дарагдсан тохиолдол бол ер нь 1000-аас дагах тохиолдол ховор. Маш идэвхтэй явсан олныг хамарсан байлаа гэхэд ер нь л 1000 дотор байдаг.
ретвитийн тоо мөн ялгаа байхгүй. Тэгэхээр бас энэ 50,000 гэдэг тоо бол хантай байх. Гэхдээ энийг бага тоо гэж бодоод анзааралгүй орхихгүй түрүүний хэлсэн шийдвэр гаргагчид болон ямар нэгэн байдлаар нөлөөлөл нь илүү Facebook-ээс илүү хүчтэй байдаг. Тийм болохоор бас энэний ард тийм байгааг нь анзаарч мэдрээд мэдээлэл харилцааны ажлыг хийхдээ бас яг энэний ард байгаа хүмүүс рүү зориулсан мэдээллийг бол Twitter-ээр хийх нь илүү үр дүнтэй гэсэн үг. Тэгэхээр Facebook, за Instagram, Twitter гурвыг ерөнхийд нь хооронд нь харьцуулах юм бол магадгүй уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй жишиж зааг ялгааг нь ойлгоё гэж бодох юм бол Facebook нь ерөнхийдөө бүх насныхан, за сүүлийн үед яг ерөнхийдөө манай улс ч өөрөө залуучууд ихтэй улс болохоор залуучууд нь тэр яг пропорцоор их байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол нэлээд ийм бүх насныхан байдаг. За уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр харьцуулбал илүү телевизтэй төстэй гэж ойлгож байна. За Instagram нь яг сонирхлынхоо дагуу одоо хоббигороо байд юм уу эсвэл ямар нэгэн сонирхсан зүйлийнхээ дагуу одоо тэн дотор ингээд цуглардаг тийм платформ гэж хэлж болно. Тэр утгаараа бол уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харьцуулах юм бол илүү сэтгүүлтэй төстэй байх магадaltaй. За Twitter-ийн хувьд бол хэрэглэгчдийн ихэнх нь 40-40-өөс дээш насны нийгэм дараа илүү итгэх оролцоотой эрэгтэй хүүс давмгай. За тэр утгаараа уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр жишг юм бол сонинтой илүү төстэй гэж ойлгож болно. Тэгэхээр яг энэ жишээлбэл 3 платформ дээр ард нь хэн байгаа гэдгийг сайтар бодолцоод за тэгээд тэр хүрэх гэж байгаа мэдээллийнхаа зорилго за тэгээд зорилтод бүлгээсээ шалтгаалаад сувгуудаа дор нь сонгоод мэдээллийн ажлаа хийх боломжтой гэсэн үг болж байгаа. За энэ зүгээр сонирхолтой үүднээс ерөнхийдөө Монголд цахим орчинд ямар сайт руу хамгийн их орж ийн гэдэг энэ 20 оны хамгийн сүүлийн байдлаар Alexa-гаас гаргасан судалгааны төв мэдээлэл байна. За энэ дээр бол хамгийн нэгдүгürt Google.com байна. Гэдг нь юу гэсэн үг вэ? Хүмүүс ихэнхдээ компьютер ч юм асуугаад Google-ээс ямар нэг юм хайдаг. Ер нь байнгата зарим тохиолдолд автоматар Google нэгддэг. Тэгээ хүмүүс хайлт дээр ихэнхдээ Google ашигладаг учраас Google хамгийн нэгдүгürt байна. За хоёрдугаарт нь YouTube. За гуравт нь манай Icon цэгийн мэдээллийн сайт байна. Дөрөвт нь GoGo цэгийн байна. За тэгэхээр энэ хоёр GoGo, Icon хоёр маань энэ дээр 3 4-т орж ирж байна. Тэгээ энэ Google, YouTube гэсэн дэлхийн акулуудтай араас нь залгаад орж ирж байна гэдэг нь Монголд хамгийн их хүн ашиглаж байгаа. Тэр утгаараа магадгүй ихтгэл үнэмшил дээгүүр байх магадaltaй сайтууд гэж бас ойлгож болно. За тэр дараагийн хором одоо саакч гэдэг юм уу эднэр бол ихэнхдээ зугаацсан цэнгүүлэх зорилготой ч гэдэг юм уу мэдээллийн сайт гэхээс мэдээлэл авах гэхээс илүү ийм алжаалаа тайлах зорилгоор ордог байх магадaltaй. За тэгээд ихний 20 бол энэ дэлгэцнээ байгаачлан иймэрхүү маягтай байна. За бас зүгээр мэдрэмж авъя гэвэл яг гарнаасаа бичиж оруулдаг дээр бас Google, YouTube хоёр нэгдүгээрт байна. За гуравт Translate буюу энэ ямар нэгэн байдлаар Google дээр орчуулгын ямар нэгэн текстийг орчуулахын тулд Translate гэж үчээд Google-ийн орчуулгаар нь орчуулдаг байх гэж таамаглаж байна. За тэгээ Facebook, за тэгээ тавд нь Монгол гэж бичиж бас их хайлт хийдэг байна гэсэн үг. За бас 7-д нь кино гэж байгаа. Тэгэхээр манайхан бас нэлийн кино үзэх сонирхолтой юм шиг байна. 10-т нь цагаагаар гэх мэтчлэн иймэрхүү маягтай байна гэсэн үг. Сошиал медиагийн хувьд за нэмэлт зүгээр сонирхуулахад энэ дэлхийд даяар хичнээн цагийг яг энэ сошиал медиа гэдэг зүйлд ер нь хүмүүс цаг өнгөрүүлж байна вэ гэдэг ийм тооцоо судалгаа байна. За дунд чинь бол 2 цаг 24 минут гэж байна. За тэгэхээр энэ доотлолтынхоо манай Монгол улсын тоо бол байхгүй байгаа. Тэгэхдээ та бүхэн зүгээр өөрсдийнхөө утсан дээр одоо харж чаддаг болцоо хэдэн цаг өдөрт хэдэн цагийг яг энэ сошиал медиа зарцуулагдсан байна гэдгээ энэтэй бас харьцуулж хараад дүгнэлт хийх боломжтой сонирхолтой байх
гэдэг үднээс энэ мэдээлэл хүргэж байгаа юм. Энэ нөгөө шеэр буюу хоорондоо мэдээллийг солилцож байгаа хэрэгслүүд нь юу байна гэсэн чинь энэ бас ялгаа авахгүй гар утас. За тэгээ яг лаптоп байгаа. Тэгэхээр энэ гар утас гэдэг бол бидний хувьд ерөөсөө энэ ялангуяа цахим орчин дахь мэдээлэл хоорондоо солилцох, харилцаа холбоо тогтоох энэ ажил дээр бол хамгийн чухал хэрэгсэл нь нэгэнтээ болсон байна гэдгийг эндээс харж болж байгаа. За энэ яг Twitter дээр хамгийн их ашиглагдсан эможинууд. Энэ яг сонирхолтой үднэс. За тэгээд ялангуяа энэ ковидтой холбоотойгоор хүмүүс нэлээх гэртээ байх тохиолдол ихсэж байгаа. За тэгээд энэ яг ковидын үеэр буюу 2020 оны 4 сард яг энэ хүмүүс ямар аппликейшнуудыг хамгийн их татаж суулгасан байна вэ гэдэг дээр за TikTok мэддэх бах та бүхэн TikTok, за WhatsApp, Facebook Messenger, Instagram. За энэ 6-ад нь Zoom Cloud Meetings буюу энэ нөгөө онлайнаар хурал зохион байгуулах зорилгоор Zoom-ыг нэлээх суулгасан байгаа. За бусд нь бол тэгээд ерөнхийдөө харилцаа холбоо тогтоох болон зугаацсан зангих зорилттой ийм аппликейшнүүд. За тэгээд арвт нь Netflix буюу энэ дээр бол кино. Тэгэхээр ер нь Монгол гадаадгүй ер нь хүмүүс кинод бас сонирхдаг байна. Тэгэхээр энэ бас ямар нэгэн мэдээлэл харилцааны ажилд энийг ашиглахад бас сонирхолтой байх боломжтой. За дараагийн хэсэг нь за яг нөгөө нийгмийн мэдээллийн сүлжээг хэрэглээд байгаа хүмүүс маань ер нь яг хин бэ гэд. За Монголд яг одоогийн байдлаар түрүү ерөнхий тоо хэлсэн яг одоогоор бол 2,264 мянган хүн Facebook-ыг хэрэглэж байна. За үүнээс 51 за 52 ойрхон 52 орчим хувь нь эмэгтэйчүүд, 48% нь эрэгтэйчүүд хэрэглэж байна. За насны хувьд авч үзэх юм бол 13-аас 17 настай нь 170 мянга. За тэгээд үүнээс эрэгтэй нь 80 мянга, эмэгтэй нь 90 мянга гэдэг нөгөө 52-48 гэсэн пропорц ерөнхийдөө бүх насны ангилал дээр пропорц бол хадгалаад явж байна. За 18-аас 34 буюу яг залуучууд сая 300 мянган буюу хамгийн их хувийг эзэлж байгаа. Сая 300 мянган ашиглаж байна. За 35-аас 44 насныхан 380 мянга, 45-аас 64 насныхан 360 мянга, за 65-аас дээш насныхан 54 мянга гэх мэтчлэн ерөнхийдөө насны хувьд иймэрхүү маягтай байна. Тэгэхээр 18-аас за 44 насныхан бол нийлээд бараг сая 7800 буюу хамгийн их хэрэглэгчд нь бол явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө гол хэрэглэгч нь энэ насныхан гэж ойлгож байна. Тэгэхээр энэ насныханд түлхүү чиглэсэн мэдээлэл харилцааны үйл ажиллагааг энэ Facebook гэдэг сувгийг ашиглаж явуулах боломжтой гэсэн үг болж байна. За сүүлийн үед нөгөө нас болон төрөөд за тэгээд одоо өсөж хүмүүжсэн тэр нийгмийнх нь онцлогоо шалтгаалаад ийм маягаар ангилаад байгаа. Тэгэхээр энэ нөгөө Z үе буюу одоо хамгийн сүүлийн үеийнхэн бол 97 оноос хойш төрсэн хүмүүсийг хэлээд байгаа. За тэгээ 81-ээс 96 оныхныг миллениалууд. За тэгээ 63-аас 80 оныхыг X үегээд 46-аас 62-ыг бүүмрүүд гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ үеүүдийн тэр нөгөө зан төлөв зэргийг нь судалж харьцуулаад яг алинд нь зориулсан мэдээлэл харилцаагаа хийвэл илүү үр дүнтэй байх үгдийг ерөнхийдөө бол бодож авах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр нөгөө яг мэдээлэл харилцааны ажилд зорилтод бүлэгтээ зөв мессежээ, оновчтой мессежээ яг зөв сувгаараа хүргэх гэдэг үндсэн хамгийн гол одоо зорилго нь байдаг учраас энэ үүднээс энэ мэдээллийг хүргэж байна гэсэн. За тэд ямар мэдээллийг сонирхдаг вэ гэж энэ ер нь нийгмийн мэдээллийн сүлжээний энэ сошиал медиа хэрэглэгчид за тэг ер нь хүмүүс. За тэгэхээр ер нь хүмүүс чухал үйл явдлыг их сонирхдаг. За чухал үйл явдал гэдэг нь тухайн өөрийнх нь амьдралд ямар нэгэн байдлаар одоо шийдвэр гаргахад нь нөлөөлдөг ч үгүй юм уу. Тийм мэдснээрээ өөрт нь ашигтай эсвэл ашиггүй ямар нэгэн байдлаар чухал байх
ийм зүйлсийг хүмүүс сонирхдог. За дараагийнх нь дуулын үйл явдлаас хүмүүс их сонирхдог. Ямар нэгэн байдлаар одоо юу гэдгийг дуулын шуугантай өдөрт ийм хэвийн амьдралыг алдагдуулсан одоо анхаарал татсан тийм дуулантай хүмүүс үйл явдлыг хүмүүс цаанаас өөрсдөө сонирхчихдаг. За бас нэг сонирхолтой юм хүн бол сүргийн амьтан. За тэгээд энэ олонний танил хүмүүсийг бас их сонирхдог. Зүгээр одоо хин нэгэн танихгүй хүн байснаас олонний танил хүн ямар нэгэн ижил үйлдэл гаргасан байлаа ч гэсэн тэрийг хүмүүс илүү их сонирхдог. За олонний танил хүмүүсээс дээр нэмэх нь олонний танил үзэгдэл бас байна. Жишээлбэл одоо олимпич гэдэг юм. Олимп гэдэг бол олонний танил бүх хүмүүс одоо мэддэг ийм үйл явдал. Тэгэхээр олимп болно болохгүй, хойшлохгүй гэдэг бол бас жишээлбэл тухайлбал олон хүний одоо сонирхлыг цаанаасаа татчихдаг үйл явдал гэж ойлгож болно гэсэн үг. За мэдээж ямар нэгэн үйл явдал боллоо гэхэд сонирхоход тэр нь аль дээр үед өнгөрцөн байвал сонирхол татахгүй. Тэгэхээр хүмүүс бас шинэлэг шуурхай шинэлэг тийм мэдээллийг цаанаасаа сонирхож идэг. За тэгээд хүний бас нэг онцлог энэ зөрчилдөө маргаантай ямиг ер нь байнга сонирхож явдаг юм. Гудамжинд явсан ч хажуугаар дөрсөн хоёр хүн хэрэлдэхэд бүр дагаа явахгүй маа гэд ингээд чихэн зүгээр натур цаа цангаасаа ингээд юу болчихгоо сонирхож идэг тийм сони хүмүүс. Тэгэхээр зөрчилдөө маргаан төвлөл явдлыг бас сонирхож идэг. За сүүлийн бас нэг юм газар нутгийн хамаарал орон нутгийн шин чанар буюу хүн өөртөө ойрхон байх тусмаа тэр мэдээллийг илүү сонирхож идэг. За тухайлбал одоо юу гэдэг юм Улаанбаатар хотод байгаа иргэдэд бол Эрдэнэ хотод болж байгаа замын хөдөлгөөн дээр гарсан одоо ямар нэгэн аваар осолж байт юм уу эсвэл тэнд болж байгаа үйл явдал сонирн биш. Улаанбаатар хотод болж байгаа нь илүү чухал. Тэгэхээр газар нутгийг өөртөө ойрхон байх тусмаа илүү хүмүүс мэдээллийг сонирхдаг юм. За тэгээд энэ чухал үйл явдал олонний анхаарлыг татаж хүн бүрт нөлөөлөх, нөгөө шийдвэрт нөлөөлөх гэдгээрээ төрөний тайлбарласан. За тодорхой жишээнүүд дээр гарах юм бол дуулын үйл явдал за амьдралын хэв байдлыг тасалдуулсан жишээлбэл одоо хүү хамтлаг дэлхийд ингээд шуугуулж байгаа гэдэг мэдээллийг хүмүүс цаанаасаа бас сонирхож идэг. За тухайлбал одоо гал гарлаа гэдэг дээр энэ Гэгшүүсэн Батбаяр гэдэг хүн очсон. Зөндөө олон залуучууд гал унтраахад тодорхойлж мэдээ болохгүй мөртлөө жишээлбэл энэ олонний танил хүн очиж гал унтраасанд оролцсон гингүүд энэ нь мэдээ болох жишээний. За тэгээд шуурхай шинэлэг буюу энэ дөнгөж сая гэж байгаагаараа тэр мэдээллийг шинэлэг мэдээллийг энэ дөнгөж саяхан гэсэн энэ үгүүдийг ашигласнаар яг шуурхай шинэлэг байдал хадгалах боломжтой. Жишээлбэл өнгөрсөн цаг дээр мэдээлэл хийж ямар нэгэн мэдээлэл пост оруулах болоод гэсэн гарчгаанаас төгс өнгөрсөн цаг дээр би тэгсэн болсон гэсэнд орвол тэглээ боллоо гэсэн цаг дээр бичих нь илүү хүмүүсийн анхаарлыг татдаг гэсэн үг. Тэгэхээр энэ үднэс нь бас. За тэгээд зөрчилдөө маргаан үйл явдал. За ялангуяа шүүхийн шийдвэр биелүүлэх шүүхийн одоо шүүхийн ерөнхий зөвлөлөөс ч байдаг юм уу энэ шүүхтэй холбоотой зөрчилдөө маргаанууд их байдаг учраас ихэнхдээ иймэрхүү мэдээллийг хүмүүс бас сонирхдаг байх магадлалтай. За тэгээд дөрөвчийн нөгөө газар нутгийн хамаарал гэдэг дээр бидний нэг бол хин гэдэг нэрийг нь хүүхдийг нь аав ээжийг нь за эхнэрээс нь бусдын баг бүгдийг нь хэлэх бах. За энэ хүн дээр бол эхний үнээсээ арай бага мэдээлэлтэй. За бид нар аавыг нэг мэдэх үгэл бас мэдэхгүй. Яг хаан төрсөн гэвэл бас мэдэхгүй. За энэ гурав дахь хүнийг бол бүр мэдэхгүй. Энэ яг аль ч улсын ямар ч улсын гурлаа ерөнхийлөгч. Гэтэл энэ дээр нь юу гэсэн үг гэхээр нөгөө хүн өөртөө байх тусмаа тэр мэдээлэл сонирхолтой тэр мэдээллийг талаар хүлээж авч идэг гэдэг юм санаа авчина гэсэн үг. Газар нутгийн хамаарал. За тэгэхээр энэ 6 зүйлийг ерөнхийдөө хүмүүс сонирхдаг юм байна гэж бодоод ямар нэгэн мэдээлэл харилцааны ажил хийж явах үедээ энэ 6-гийн ядаж аль нэг нь аль хоёр нь ч үгүй юм уу шаардлага хангаж явах тийм мэдээлэл биш бол хүмүүс сонирхгүй гэсэн үг нөгөө талаасаа. Тэгэхээр энэ талыг бас бодолцоход
гэмгүй гэсэн үг. За богино контентын хувьд бол ерөнхийдөө би энэ дээр онцгойлж хоёр бүтцийг нь авч үзсэн. Нэг нь уран харсан пирамид хэлбэртэй буюу энэ ялангуяа сэтгүүлчид мэдээний их ашигладаг бүтэц. Энэ хамгийн чухал мэдээллийг эхэндээ өгөөд тэрний дараа үндсэн мэдээлэл өгөөд тэгээд төгсгөлд нь нэмэлт мэдээлэл өгөх гэсэн ийм дараалтайгаар явдаг. За би хөтөлбөрийг харахад эдрээ огшийн хичээл дээр энэ талаар нэлийн дэлгэрэнгүй ярих байсан. Тийм учраас энийг дэлгэрүүлэхгүй орхи. Ер нь санаа нь бол товч тодорхой богино. За нэг дундаж хэмжээний зар байд юм уу мэдээллийг бичгээд ашиглахад илүү тохиромжтой үйл явдлын мэдээч байдаг юм уу. За гол анхаарах юм бол яг энэ бүтцийнхээ дагуу хамгийн чухал мэдээллийг дээшээ. За тэгээд тэрийг дэлгэрүүлсэн дараагийн чухал мэдээлэл хамгийн сүүлд нь нэмэлт мэдээлэл. Өөрөөр хэлбэл энэ ягаад ургаарсан гурвалжин гэдэг одоо ярьдаг вэ гэхээр нэмэлт мэдээллийг доороос нь ямар нэгэн байдлаар одоо зай талбайч гэдэг юм уу эсвэл хит уртаа гэвэл доороос нь хасахад үндсэн өгөх гэж байгаа зорж байгаа мэдээллийн агуулгыг алддаггүй учраас яг ийм хэлбэртэй гэж явдаг. За дараагийнх нь хэлбэр бол ромби хэлбэр. За чухал ач холбогдолтой мэдээлэх зайлшгүй шаардлагатай бага зэрэг урт ийм дэлгэрэнгүй өгүүлсэн иймэрхүү мэдээллүүдийг хэрэглэхэд ашигладаг. Тэгэхээр хэлбэрийн хувьд бол ингээд гол цөмдөө зөвлөх гэр байгаа. Тэгэхээр энэ хэсэгтээ гол мэдээллүүд орж ирнэ гэсэн үг болно гэсэн үг. За энэ мэдээллийн хэлбэр дээр бас ерөнхийдөө мэдээллийг хүмүүс яаж хардаг вэ гэдгийг энэ Jacob Nielsen гээд ерөнхийдөө вебд нэлээ гарсан юм мэрэгжилтэн тодорхойлсон байна. F загвар болон T загвар гэсэн энэ хоёр загвараар хүмүүс мэдээллийг дэлгэцэн дээрээс нүдээр авдаг. За үндсэндээ зүүнээс баруун тишээ, тэгээ дундаасаа доошоо. За зүүнээсээ баруун тишээ ийм мөрүүдийг унших маягаар тэгээд ерөнхийдөө босоо гэсэн ийм чиглэлтэйгээр мэдээллийг уншдаг. Тэгэхээр мэдээллийг одоо ялангуяа жишээлбэл байгууллагын сайтн дээр ч юм уу байрлуулахад зураг текст энтрийн харьцаа зэргийг энийг бодолцож мэдээлэл байршуулах нь илүү үр дүнтэй гэсэн санаа явж байгаа. За тэгээд текст бэлтгэхэд гол анхаарах зүйл бол за мэдээллийн хамгийн сонирхолтой хэсгээс эхлэх хэрэгтэй. Одоо маш их мэдээлэл донд бид бүхэн амьдарч байна. Асар их мэдээлэл донд хүмүүс ихэнхдээ гар утас гэдэг чинь өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Ийм жижигхэн ийм одоо цонхоор мэдээлэл авч байна. За тэгээд зөвхөн эрхүй орооныхаа хөдөлгөөнөөр мэдээллийг уншихгүй юу гэдгийг маш богино хугацаанд шийдээд дараагийн мэдээлэл рүү явдаг. Ийм өвөрмөц сонин онцлогтой цаг үе. За тэгэхээр мэдээллийн хамгийн сонирхолтой хэсгээс нь эхэл гэдэг нь эхнээс нь тэр хэрэглэгчийг барьж авах гэсэн санаа. Энэ интернет орчинд хүмүүс ерөөсөө зүгээр л ийш тийшээ байнгын хөдөлгөөнтэй байдаг. Нэг юм тогтож удаан унших цаг өдрөөс өдөрт багассаар байгаа. Аль ч судалгаанаас харсан. За тэгээд тийм учраас сонирхолтойгоос нэхлээд мэдээллүүдийг товч хүч урт байх тусмаа залгаад өөр тийш явах магадaltaй байгаа. За тэгээд богино бас энгийн бичих шаардлагатай болж байгаа. Одоо нэг хавсарсан нийлмэл өгүүлбэр, угсарсан нийлмэл өгүүлбэр энтрээс илүү дандаа энгийн нийлмэл өгүүлбэрээр бичих. Яг тодорхой хэлэх юм бол ба бөгөөд агаад энэ төрхсөн холбоосуудыг аль болох хэрэглэхгүй байхыг хичээхэд хичээсэн дээр яг энэ сошиал медиа дээр бол. За тэгээд богино энгийн гэхээр түг таг бичихсэн санаа биш. Урсгал ус шиг бичих хэрэгтэй. За тэгээд гарчигт хайлт хийх магадaltaй үгийг оруул гэдэг бас их чухал болоод байгаа. Ямар нэгэн мэдээлэл өглөө гэхэд хүмүүсийн хамгийн сонирхож болох тэр үгсүүдийг бодож олоод гарчигтаа өгөх. Гарчигнда аль болох тэр тухайн мэдээллийн хамгийн чухал үгийг оруулах шаардлагатай. Тэгснээр тэр үгээр нь хайлт хийхэд тэр мэдээлэл гарч ирэх тэр боломжийг олгоо гэсэн санаа явж байгаа. За тэгээд дараагийн чухал зүйл нь баримтуудыг шалгах, үг үсгийн алдаа бол дүрмийн алдаанууд. Энэ бол маш чухал. Санамсаргүйгээр алдсан алдаанууд маш мэргэжлийн бус харуулдаг. Тэгээд дээр нь баримтын алдаа мэдээж гаргаж болохгүй байнгын дабл чек хийж оруулах хэрэгтэй. Ер нь бол ялангуяа Facebook байдаг юм уу нийгмийн мэдээллийн сүлжээн дээр пост оруулаад биччихэд пост гэдэг товчийг дарахын өмнө зайлшгүй нэг юм хоёр унших гэж байгаа.
За зарим тохиолдолд яарч сандарснаасаа болоод шууд дараад явцдаг ч байт юм уу. Тэгэхээр үг үсгийн алдаа, санамсаргүй алдаа гарсан байвал энэ нь маш бүдүүлэг харагдуулдаг. За тэгээд нэмэлт зураг оруулах хэрэгтэй. Зургийн тайлбар, зураг оруулсан бол тайлбар оруулахыг үргэлж хичээх хэрэгтэй. За мэдээлэлээ уншихад хялбар болгож жижиг хэсгүүдэд хуваасан эсхийг анхаар гэдэг нь юу гэсэн үг гэхээр үргэлжилсэн битүү текстүүдийг хүн бас сонирхоо байсан. Энтер дарах буюу догол мөрүүд метр харагдахаар дунд нь зааг ялгаатайгаар оруулах нь илүү хүний нүдэнд амар харагддаг. Ямар ч зай завсаргүй битүү текстүүд нэг бүтэн догол мөр урт байхад хүмүүс ихнээсээ хараад зүхтдэг болсон. За тэгээ бусад холбоос их мэдээлүүд байна. Аудио, видео, өөр одоо хэлбэрийн тийм мэдээллүүдийг бас оруулах шаардлагатай бол оруулах уу яах вэ гэдэг талыг бас бодолцож үзэхэд гэмгүй. За зургийн хувьд бол ерөнхийдөө Facebook дээр дан текст байснаас текст зураг хоссон байдалтай пост нь илүү хүмүүс анхаардаг юм байна гэдэг тийм судалгаа байдаг. За хамгийн хүн тоодог нь дан видеог бас ерөнхийдөө хүмүүс нөгөө тайлбаргүй учраас аль болох явуулахгүй хичээдэг, үзэхгүй хичээдэг. За тэгээ нөгөө хэрэглэгчийн ихэнх нь гар утсан дээрээ үзэж байгаа. Тэгээ гар утсан дээр автоматар видео тоглохгүй байх гэдэг тохируулгыг ихэнх хүмүүс залуучууд ялангуяа тавьсан байдаг. Энэ датагаа дэмий өрөхгүй тулд. Тэгэхээр тэр зүйлсийг бас бодолцоод хэрвээ сонирхолтой видео байгаа бол зайлшгүй тайлбар оруулах хэрэгтэй. За тэгээд дээр нь видеоны урт бол жилээс жил богиносоод байгаа. 2-3 жилийн өмнө л 3 минутаас сэтрүүлэхгүй гэдэг байсан бол өнгөрсөн жил минутаас сэтрэхгүй гэсэн бол одоо энэ жилээс 30 секундээс сэтрүүлэхгүй байвал зүгээр гэдэг тоонууд яригдэж байна. Тэгэхээр хэрвээ видео бэлтгэх гэж байгаа бол бас тэр урт дээр бодолцоход бодолцохоос аргагүй гэсэн үг болж байгаа. За тэгэхээр түрүүсэн зураг болон текст тосолсон байдалтай мэдээллийг хүмүүс хамгийн их сонирхдаг юм байна. Энийний бас нэг байж болох хэлбэр нь инфографик гэж. Тэгээ инфографикийг бас ерөнхийдөө ашиглах шаардлагатай. За сайн инфографикуд бол өгүүлэмжтэй байх. Өгүүлэмж гэж энэ storytelling гэж хэлээд байна. Өгүүлэмж ямар зүгээр одоо нэг гой сайхан зураг тоонуудын нийлбэр биш. Иннээсээ ямар нэгэн байдлаар ийм түүх өгүүлсэн мэдээлэл өгөх гэдэг энэ зүйлийг хэлээд байгаа. Тэгэхээр өгүүлэмжтэй байх гэдэг нь бол энэ санаа. За тэгээд яг хөө дүгнэлтийг зургалсан буюу одоо энэ мэдээллийг үзснээрээ ямар одоо зүйлийг эцэст нь базаж ойлгож болох вэ гэдэг тэр ойлголтыг хүнд нь үлдээх. Тэр утгаараа дүгнэлтийг зургалсан байвал зүгээр гэдэг. За тэгээд хамгийн чухал юм бол ерөөсөө маш хурдан ойлгох үз. Хараад хурдан ойлгох үз. Учир нь олохгоо суугаад байх тийм одоо цаг завтай хэрэглэгч байхгүй. Хурдан ойлгох үз. Тэгээ бодит статистик их сурвалжтай. Өөрөлдөл тэр тоо бүгд бодит. Тэгээд их сурвалжийн тодорхой хаанаас ашигласан тоо гэдэг нь тодорхой байх. Гэсэн ийм зүйлүүдийн агуулмжийг сайн инфографик гэж хэлж болно гэсэн үг. За энэ дэлгэцэн дээр яг зүгээр ерөнхийдөө зарим одоо хүснэгт үед юм уу графикуудыг ашиглахад аль нь зүгээр үү гэдгийг за тэр зүүн дээр булангаас эхлэхэд бол одоо хэд олон өнгөтэй байвал илүү тохиромжгүй шаардлагатай нэгийгээ тодруулаад бусдыг нь саарлаар өгөх гэдэг бас их зүгээр саарл өнгө маш их олон өнгийн илэрхийлэл гэж ярьдаг. Тэгэхээр бусдыг нь саарлаар гол өнгөө тодруулчвал хүн харахад илүү ойлгомжтой амар болж байна гэсэн үг. За тэгээд тухайн мэдээллийнхаа одоо онцлог тооных нь хувь хэмжээгээс шалтгаалаад за босоо график байх уу, пай одоо дугуй хэлбэртэй байх уу гэх мэтчлэн иймэрхүү зүйлсийг зайлшгүй бодож сонгох шаардлагатай гэсэн үг болж байна. За тэгээд инфографикын сонирхлыг татгаар головч ашиглаж байх үедээ мэдээллийг их сурвалжид хянаар хандаж хамгийн сайн бодит их сурвалжийг ашиглах нь зүйтэй. За өөрөөсөө дараах асуултыг асуух хэрэгтэй. Мэдээллийг их сурвалж нь юу вэ? Их сурвалжийг тодорхой байна уу, үнэн байна уу? За үүнтэй зэрэгцүүлээд бас нэг чухал юм нь тооны аргаар манипуляц хийх бас одоо янз бүрийн аргууд байдаг. За тухайлбал энэ за өнгөрсөн сонгуулиар Трамп ялалт байгууллаа. За тэгээ зурган дээр харах юм бол толгойн хэмжээтэйгээр ялцсан юм шиг харагдаж байна. За тоог нь харах юм бол 45 43
их ойрхон том мөртлөө зурагнаас харахад бол нэлээд хол зөрүүтэй. Гэтэл энийг бас яг доошоо нөгөө тасарсан дуусаг байгаа болохоор энэ зургийг худал зураг гэж хэлэх боломжгүй. Ер нь бол энэ зураг нь ийм байна. Ийм байж иж ингэж харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бас зургийн аргаар манипуляц хийж байгаа хэлбэр. Тэгэхээр иймэрхүү бас ийм ёс зүйгүй юм бас аль болох хийхгүй байхыг хичээх хэрэгтэй гэдэг санаагаар. За тэгээд инфографикийн хувьд л сонирхолтой мэдлэг өгдөг. Хамгийн гол нь ашигтай байдаг. За тэгээ баримтад тулгуурлах мэдээж хэрэгтэй. Тэгээд энэ дээр сэтгэлийн хөдлөлөөр юм эсвэл одоо үзэл бодлын шин чанараар хандахгүй байхыг хичээх хэрэгтэй. За тэгээд энэ хүүрнэл яриа гэдэг нь ерөөсөө нөгөө storytelling буюу ямар нэгэн ийм түүх өгүүлсэн байх. За тэгээ логик тестээр л дизайн мэдээж чухал. Энээр бол мэргэжлийн үний зөвлөгөө зайлшгүй авах шаардлагатай. За тэгээд энгийн хит их ирэмээр юм биш төрийн нөгөө өнгөний хувьд ч гэсэн энгийн байдал ер нь хамгийн үр дүнтэй байдаг. За дэлгэцээр гүйлгээд явчих энэ зарим одоо инфографик эсвэл графикуудыг хийх боломжтой үнэгүй сонирхолтой төлсүүдийг сонирхож энэ бол хүснэгт нөгөө графикуудыг хийхэд тохиромжтой. За энэ URL-net бас их аятайхан өгүүдийн хэмжээгээр өгөгдлөөсөө шалтгаалаад ингэж харагдуулах ийм зүйлсүүд байна. За visual-ийг энэ бас янз бүрийн нөгөө data visualization буюу одоо тэр датаг өнгө төрсөнд оруулах ийм зорилготой tools бас их сонирхолтой. За энэ инфограм бас их ашиглахыг зөвлөж байна. Google Charts байна. Газрын зураг дээрх мэдээллүүдийг харуулах боломжтой ийм сайт байна. Гэх мэтчлэн эдгээрийг бас боломжоор ашиглахыг хичээгээрэй. За тэгээ сайн төрчүүлнэ өгүүлэмжийг ойлгомжтой болгодог. Энгийн дизайныг ашиглах. За тоонуудыг хооронд нь хамааралтай бас харьцуулж ямар нэгэн логиктэй дараалалтай тийм мэдээллийг хүргэх. За тэгээ өнгөний сонголтоор юу илэрхийлэхийг үргэлж бодож явах. За тэгээд магадгүй тэр үдж байгаа хэрэглэгчийн хувьд асууж болох магадaltaй асуултанд нь хариулсан эсхийг заавал өөрөө бодож байгаа хэрэгтэй. За тэгээд ойлгомжгүй төрчүүлэлт хийхээс болгоомжлох технологиг ашигла гэдэг энэ зүйлсүүд аяг санамж болгоод авахд илүүдэхгүй гэж. За тэгээд ерөнхийдөө энэ ямар мэдээлэл харилцааны ялангуяа одоо энэ реклам, сурталчилгаа эсвэл олон нийтийн мэдээлэл харилцааны ажил дээр яригддаг алтан зарчим гэж яригддаг энэ айдагийн загвар. За юу гэсэн үг вэ гэхээр эхлээд хүний анхаарлыг татах юм бол тэр хүнд дараа нь сонирхол бий болдог. За сонирхол бий болсны дараа хүсэл төрдөг. Хүсэл төрсний дараа акшн буюу тэр үйлдэл дээр очдог. За тэгэхээр ямар нэгэн байдлаар хүнд хэрэгтэй мэдээллийг нөгөөд ямар нэгэн үйлдэл хийлгийа гэж бодох юм бол тэрний өмнө анхаарлыг нь татахгүй л үүч эхлэхгүй л гэсэн үг. Тийм учраас түрүүн хэлсэн тэр нөгөө богино мэдээлэл сонирхолтойгоос эхэл гэдэг эхнээс нь анхаарлыг татах гэт. За тэгээд тэрний анхаарлыг татсан байхад бол сонирхол төрөөд хүсэл бий болно гэсэн. За зарим Япон энэ улсад бол энэ AIDA DA2-ын дунд M үсэг орж ирээд memory буюу ой санамж хүсэл бий болсны дараа бол ой санамж толгойд үлддэг. Тэрний дараа үйлдэл бий болдог гэдэг айдма загвар гэж бас яригддаг. Аль ч тохиолдолд иймэрхүү маягийн дараалалтай байдаг гэж ойлгож болно гэсэн үг. За тэгвэл энэ нь интернет орчинд ямар байх вэ гэсэн чинь ерөнхийдөө бол мэдээж анхаарал татхаас бүх юм эхэлнэ. Анхаарал татсны дараа бол сонирхол төрдөг. Сонирхол төрсний дараа тэр хүн яадаг вэ гэхээр интернет орчинд байгаа болохоор өөр хайлт хийдэг. Хайлт хийсний дараа акшн буюу үйлдэл хийдэг. Түүний дараа нэг сонирхолтой нь хуваалцах гэдэг юм. Share гэдэг юм гарч ирж байгаа. Тэгээд энэ share гэдгээс дараагийн хүн дараагийн хүнийх нь анхаарлыг татаад тэрний хүнийх нь сонирхол төрөө тэгээ хайлт гэдэг ингээд энийг эцэгсүүлгүй ингээд үргэлжилдэг. Энэ нь бол энэ интернет орчин ялангуяа энэ нийгмийн мэдээллийн сүлжээ доторх маш чухал юу баг. Онцлог баг. За ерөнхийдөө хүмүүс маань ямархуу мэдээллийг сонирхтой гэдэг хэсэг дээр энэ Facebook, Twitter, ялангуяа Facebook, Twitter дээр хизээ энэ сувгуудыг ашиглаад байна гэдэг талаар бас
энэ нэг товчхон мэдээлэл өгье. За Facebook-ыг бол 13-аас 16 цагийн хооронд ерөнхийдөө их ашигладаг гэсэн тооцоо байдаг юм байна. Twitter-ыг бол 8-аас хойш, орой 8 цагаас хойш бол их түлхүү ашигладаг гэсэн бас тооцоо байна. За тэгээд яг 7 хоногийн аль өдөрт гэхлээр 7 хоногийн 5 гараг, яг 7 хоногийн тэг дунд нь Facebook-ыг илүү их хүмүүс ашигладаг гэсэн тооцоо байдаг. За Twitter дээр бол ерөнхийдөө 5 дахаас бусад за амралтын өдөр бол жоохон багасдаг. Тэгээд 5 дахаас бусад өдөр бол ер нь их идэвхтэй хэрэгэлдэг. Тэгээд орой 8 цагаас хойш илүү их идэвхтэй хэрэгэлдэг. Энэ хэвээрээ энэ Монголд ч гэсэн ер нь ажиглагддаг. За тэгээд Facebook энэ яг нөгөө сүүлийн үед хүмүүс гэртээ их байгаагаас шалтгаалаад яг энэ цаг үед бол бага зэрэг зарим тоонууд нь өөрчлөгдөж явах магадaltaй. Гэхдээ ер нь бол Twitter-д бол жишээлбэл 5 дахь өдрийн одоо энэ 3 цагаас хойш бол ямар нэгэн мэдээлэл орвол нэг тийм үр дүнтэй биш гэж үздэг. Гэхдээ энэ мэдээж нөгөө нэг байгууллагын мэдээллийн хувьд гэсэн үг тийм хүмүүс нэг тийм сонирхоо байцдаг. За тэгээд бас мэдээж амралтын өдрөөс ийм ажил мэргэжтэй холбоотой мэдээлэлүүд л угаасаа тохиромжгүй гэдэг юм явж байна. За Twitter дээр нэмээд энэ TweetDeck гэдэг нэг энэ платформыг бүр танилцуулмаар байгаа. Ер нь манай байгууллагын олон нийтийн харилцах албаныхан бол Twitter-ыг ихэнхдээ нэг ашиглаад байдаггүй. Гэтэл Twitter бол маш их сурвалж, маш их юм мэдрэмж авахд тохиромжтой талбар байдаг. За тэгээд энэ Twitter дотор Twitter-ийн TweetDeck гэдэг энэ одоо сайт гэх юм уу? Энэ аппликейшн гэх юм уу? Энэ яадаг вэ гэхээр нэг дэлгэцэн дотор ингээд өөрийнхөө хүснээр баг нь үсгэж болно. Одоо жишээлбэл тэр баруун энэ та нарын цаас зүүн гар талын баг нь бол яг нөгөө таймлайн буюу яг нөгөө бүх мэдээлэлүүд өөрийн чинь бүх мэдээлэлүүд явж байдаг. Энэний хажууд та өөрийнхөө хүссэн түлхүүрүүгээр ч юм уу эсвэл хүссэн хүнээрээ хүссэн байгууллагын хаягаар баг нь үсгэж боломжтой. Ингэснээр нөгөө асар их байгаа энэ мэдээллийг өөртөө мэдээллийн урсгалыг өөрлөгөө чиглүүлээд хэрэгтэй мэдээлэлд авах боломжтой гэсэн үг. Одоо энэ дээр бол яг эрүүл мэнд гэдэг үгээр нэг баг нь үсцэн. Тэгэхээр энэ таны дагсан дагаагүй хамаа авахгүй эрүүл мэнд гэсэн орсон монгол хэл дээр бичигдсэн бүх жиргэнүүд энэ дээр гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бас дараагийнхан чинь эрүүл мэндийн яам яач гэдэг юм. Ингээд энэ дээр ерөөсөө яг энэ гурван үсэг орсон бүх жиргэнүүд гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү маягаар энэ нэг асар их мэдээллийн үед мэдээллийн өөрлөгөө чиглүүлэх гэсэн энэ юм хэлээд байгаа. За тэгээд ерөнхийдөө бүгднгийн өнөөдөр ярьсан зүйлсээ бүгднгийн базаад хэлэх юм бол за Facebook Монголд хамгийн их хэрэглэгдэж байна. За тэгээд тэр дундаа хамгийн их гар утсаар хэрэглэгдэж байна. Тэгэхээр үндсэндээ ямар нэгэн одоо мэдээлэл хийх гэж байгаа бол тухайн мэдээлэлээ тэр гар утсан зориулж хийх нь бас өсөн өсөг үнийг одоо үүрэг болоод байна. Ерөөсөө л ийм л хэмжээний одоо зай талбай дотор одоо бүх өхийг зорж байгаа агуулга багтаах шаардлагатай болж байна гэсэн үг. За тэгээд дараагийн нэг юм нь юу вэ гэхээр Instagram-ыг маш их хэрэгжилж эхэлж байна. Ялангуяа залуучууд. Тэгэхээр залуучууд руу чиглэсэн мэдээллийг бол тэр сувгийг нь сонгох нь зөв. Гэхдээ мэдээж ерөөсөө олон нийтийн ямар нэгэн мэдээллийн үйл ажиллагаа харилцаа гэдэг бол юу вэ гэхээр тэр зорилготой мессежээ зорилтод бүлэхтэй зөв сувгаар нь хүргэх. Ерөөсөө маш энгийнээр хэлбэл ерөөсөө энэ. Тэгэхээр тэр яг тэр сувг эсвэл та нарыг хүрэх гээд байгаа тэр зорилтод бүлэг хаана вэ тэрэнд нь зориулж сувгийг сонгоод мессежээ сонгох. Тэр үүднээсээ Instagram бол бас одоо орхигдуулж болохгүй нэг чухал сувг болоод байна. За тэгээд үүний дараа бол мэдээж Twitter Монгол яг энэ гурав бол хамгийн их идэвхтэй явж байна. За тэгээд хоорондын зааг ялгаагийн төрөө байсан Facebook нь илүү телевизтэй төстэй, Instagram нь илүү сэтгүүлтэй төстэй бол Twitter нь илүү сонинтой төстэй. Тэгээд Twitter-ыг манай байгууллагын олон нийтийн харилцах албаныхан ерөнхийдөө орхигдуулаад идэг. Гэтэл тэр нь
магадгүй байгууллагын төвшөнд гэдэг юм уу эсвэл нийгэмд илүү их одоо нөлөө үзүүлэх боломжтой тийм онцлогтой өвөрмөц талбар. Тэгэхээр зарим мэдээллийг бол бас Twitter албан ёсны хуудасаар мэдээлэл түгэж явахд бол ерөөсөө илүүдэхгүй байх гэсэн үг болж байгаа. За тэгээд ерөөсөө энэ нөгөө мэдээллийн сувгийг сүүлийн үед бол 3 хуваагаад байгаа. Өмнө нь бол ингээл уламжлалт медиа, эсвэл дэвшилтэд медиа энэ төр гэдээ янз бүрээр ангилжсэн бол одоо юу гэж ангилж ийнө вэ гэхээр төлбөртэй мэдээлэл түгэх сувг. За тэгээд нөгөөх нь өөрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн сувг. За тэгээд гурав дахь нь болохоор өвнөд медиа гэдэг энэ урамшууллын мэдээллийн сувг. За төлбөртэй мэдээллийн сувг гэдэг нь ойлгомжтой. Та мөнгөө төлөөд одоо сурталчилгаа энэ бол зар сурталчилгаараа илүү одоо ойртож орчно гэсэн үг. Төлбөрөө төлөөд мэдээлэл түгэх. За өөрийн эзэмшлийн гэдэг нь бол танай байгууллагын өөрийн чинь одоо самбар гэдэг юм уу, Facebook одоо пэйж гэдэг юм уу, вебсайт гэдэг юм уу тэр бодлогыг хэлнэ. Энэ урамшууллын гэж хэлээд байгаа юм нь юу вэ гэхээр та ямар нэгэн байдлаар ингээ мэдээлэл цацаад танай тэр мэдээлэл өөр газрын тэнд явж байгаад өөрөө таны ямар ч оролцоог өөр явж байгаад танд ямар нэгэн одоо ашиг тус авчрах эсвэл эсрэгээр ямар нэгэн одоо хор хөнөөлөх хямрал авчрах ч байд юм уу. Иймэрхүү маягтайгаар. Тийм учраас энийг урамшууллын медиа гэж хэлээд байгаа. За тэгэхэд энэ урамшууллын медиа гэдэг нь яг энэ гурав дотор хамгийн их нэгдүгээр зардал багтаа, хоёрдугаарт үр дүн илүү үр дүнтэй. Энэ нь яагаад үр дүнтэй гэдэг вэ гэхээр амд амтсан эсвэл нөгөө хоорондоо ихтгэлцлийн хооронд хүнээс хүн дамжсан юм шеэр одоо фэйсбүүкээр бол шеэр гэсэн хэлбэрээр мэдээлэл явдаг учраас илүү үр дүнтэй байдаг. За энэ хамгийн хилэрдэг талбар нь хаана вэ гэвэл энэ сошиал медиа багт идэг. Нөгөө Facebook байна уу, Instagram байна уу, Twitter байна уу, энэ сошиал медиа багт идэг. Тэгэхээр энийг яг онцлогийг нь яг энэ үүднээс авч үзээд энэ сошиал медиаг энэ талаас нь бодож үзэх шаардлагатай болж байгаа. Цахим орчинд ялангуяа сүүлийн нийгмийн мэдээллийн сүлжээн дээр хуурамч мэдээлэл маш их гарч байгаа. За тэгээд энэ хуурамч мэдээлэлтэй холбоотойгоор энэ байгууллагын ялангуяа мэдээлэл харьцааны ажилд бас энэ хуурамч мэдээллийг ялгаж таньдаг. За санаатай болон санамсаргүйгээр өөрсдөө ч гэсэн хуурамч мэдээлэл түгээхгүй байх зэрэг ийм одоо ур чадварууд шаардлагатай болж байгаа. Энэ хуурамч мэдээлэл ихэнхдээ хаана хамгийн их байна гэхээр сүүлийн үеийн бүх тооцоо судалгаагаар нийгмийн мэдээллийн сүлжээ хэрэгжилж байгаа одоо түүл одоо тэр девайс нь болохоор гар утас ялгаа байхгүй. За энэ хуурамч мэдээлэл гинт ингэж ихсээд байгаа мөн гэхээр бас тийм биш. Өмнө ч гэсэн байдаг байсан. Бид нар бүгд мэднэ Ленин Сүхбаатар хоёрыг зурагтан дээрээ ч уулзуулдаг, кинон дээр ч уулзуулдаг, зургаар ч уулзуулдаг. Гэтэл яг үүндээ тэр хоёр хүн амьдараа бол уулзаагүй байдаг. Энэ бол зорилготой хуурамч мэдээлэл. Энэ бол disinformation. За иймэрхүү байдлаар энэ хуурамч мэдээлэл гэдэг юм бол хизээнээсээ дээр висэж гэсэн байдаг байсан. Энэ нийгмийн мэдээллийн сүлжээ маш итэвхтэй өргөцсөн. Яг энэ хинч мэдээлэл их боломжтой болсон энэ үед зүгээр илэрлэл нь л их болж харагдаад тэгээд өмнө нь бол мэрэгжлийн сэтгүүлчид байд юм уу яг энэ мэдээлэл харилцааны мэрэгжлийн хүмүүс мэдээллийг түгээдэг байсан бол одоо хин туртай хийх боломжтой болсон. Тэрнийхээ одоо яг пропорцороо хуурамч мэдээлэл ихсээ явчихна гэсэн үг. Тэгээд өмнө нь ч гэсэн хуурамч мэдээлэл байхад энэ мэрэгжлийн сэтгүүлчид байд юм уу хэвлэл мэдээлэл нeenийгээ засаад энэ нь хуурамч худлаа юм биш үнэн шүү гэд явдаг байсан бол яг одоо бол сэтгүүлчид мэрэгжлийн сэтгүүлчид энийг хийж амжихгүй хийх ямар ч бололцоогүй байгаад. Тооны хувьд ч гэсэн гарч байгаа хуурамч мэдээллийн тоо болон ажиллаж байгаа сэтгүүлчдийн тооноос хамаагүй их учраас. За тэгэхээр энэ дээр бол иргэд өөрсдөө хэвлэл мэдээллийн суурь боловсрол буюу мэдээллийг шүүлтүүртэйгээр хүлээж аваад за тэрийг боловсруулаад тэгээд буцаж одоо гаргаад дараагийн үед мэдээлэх. Энэ яг энэ одоо бүтэн энэ процессор нь хүмүүс одоо маш хянуур хандах мэдлэгтэй мэдээлэлтэй боловсралтай хандах шаардлагатай болоод байгаа. Тэгэхээр энэ үднээсээ энэ хуурамч мэдээлэлтэй одоо юу гэдгийг ялгаж салах хамгийн чухал
арга бол өөрөө өөрийгөө хуурамч мэдээллийн талаар одоо мэдээллээр цэнэглэх гэсэн юм өгч байна. За тэгээ хуурамч мэдээллийг бол хамгийн гол чухал юм бол их сурвалж нь юу гэдгийг байнга өөрөөсөө асууж явах хэрэгтэй. Ямар нэгэн мэдээлэл харсны дараа. Яг их сурвалж нь хийн тодорхой байна уу? За тэгээд тодорхойгүй бол энэ их сурвалжийг одоо тодорхойгүй байлгах шаардлага байсан уу? Шаардлага байхгүй бол тэр чинь их сурвалж нь бол тодорхой байх ёстой. Ямар нэгэн байдлаар тодорхойгүй байвал нэг бол зоригтой, нэг бол одоо мэргэжлийн бас мэдээлэл байна гэсэн үг. Тэгэхээр одоо бүрэн итгэхээс өмнө бодож үзээ гэсэн санаа. За тэгээд гарчигнаас авахуулаад тухайн мэдээлэл өөрөө ямар нэгэн байдлаар сэтгэл хөдлөл маш их ингэж хөдлөгсөн ийм мэдээлэлүүд бол хуурамч мэдээлэл байх магадлал их өндөрсдөг. За тухайлбал одоо Украины Stop Fake гэдэг нэлээд том хуурамч мэдээлэлтэй тэмцдэг энэ байгууллагын Ольга гэдэг сэтгүүлчийн хэлсэн үг байдаг. Үнэн гэдэг бол ихэнхдээ уйтгартай байдаг. Худал мэдээлэл үргэлж секси байдаг гэж. Тэгэхээр цаанаасаа нэг юм бүлэглүүлсэн, их гоё таалагдсан, ихээр уурлуулсан, эсвэл их баярлуулсан иймэрхүү мэдээлэлүүд бол хуурамч мэдээлэл байх магадлал их шүү гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгээд дараа нь мэдээж жишээлбэл цахим орчинд байдлаа гэхэд тухайн мэдээллийг түгээж байгаа тэр одоо домен хаяг гэдэг юм уу. Тэрийг бол бас сайн харах хэрэгтэй. Монгол хэд жишээлбэл news.cgmn гэдэг албан ёсны өдөртмийн байнга мэдээлэл түгээж идэг ийм мэдээллийн портал сайт байдаг. За үүндээ яг зэрэгцээд бас нэг ийм ижил улаан ерөнхийдөө өнгөтэй iNews.cgmn гэсэн сайт бас байдаг. Өнгөцгөн харахад news.cgmn чимшиг. Тэгэхээр иймэрхүү байдлаар бас ийм одоо хэрэглэгчдийн толгой тарихыг эргүүлэх маягаар мэдээлэл түгээх зорилготой ийм сайтууд бас байдаг. Эдгээр одоо ийм хуурамч мэдээлэл түгээгчдийн зорилго бол ихэнхдээ мөнгө олох. За Facebook дээр лайк шеэрх авч байгаа тэрийг пэйжээ зардагч байд юм уу. Тэгээд эсвэл олонний танил болох. За энэ бол ялангуяа улс төртэй холбоотой янз бүрийн мэдээлэлүүд их харагддаг. За тэгээд нэг бол яг зорилготойгоор одоо нийгмийн санаа бодлыг өөрчлөх, манипуляц хийх, пропагандагийн зорилгоор ашиглах тохиолдол бас их байдаг. Тэгэхээр аль ч тохиолдолд энэ бол зорилготой мэдээлэл учраас байнгын хянуур хандах шаардлагатай гэсэн үг болж байгаа. За тэгээд хуурамч мэдээллийг таних дараагийн бас нэг одоо зүйлс нь тэр дотор байгаа тэр зураг, видео яг үнэн байна уу, зураг нь фотошоп энэ тэрэ гэдэг дээр бол байнгын хянуур хандж явах хэрэгтэй. Зургийг зүгээр л жишээлбэл Google-ийн зураг хайлт бол маш хүчтэй. Ялангуяа Монголд бол их одоо ашиглахад боломжтой. Тэгэхээр тиймэрхүү төлсүүдээр жишээлбэл Yandex гэж байна. Тэргээр ч гэсэн хайхад үнэн зураг эсвэл өмнө өөр юмд ашиглагдсан зураг энэ тэрэгээ зургууд нь гараад харагдаад ирдэг. Тэгэхээр тиймэрхүү маягаар хайж үзэхэд гэмгүй. За тэгээд огноог нь бас тухайн мэдээлэл огноог шалгаж явах бас их чухал. Хэдэн жилийн өмнө болсон мэдээг дахиад яг дөнгөж өчигдөрхөн болсон мэтээр бас ийм сэвх тохиолдол их байдаг. Тэгэхээр тэр огноог бас харж явах маш их чухал. Тэгээд эцэст нь хамгийн сүүлийнх нь бол чухал нь юу вэ гэвэл баримт үзэл бодлын зааг ялгаа яг таг байна уу гэдэг бас их чухал. Баримт бага байх тусмаа сэтгүүлч үзэл бодол их орсон байх тусмаа энэ бол яг мэрэгжлийн одоо мэдээлэл гэж үзэхэд хэцүү байдаг. Энтэй адилхан та бүхэн гэсэн мэдээлэл түгэж явахдаа бас энийг бодолцох хэрэгтэй. Мэрэгж одоо яг ажлын юунаас онцлогоо шалтгаалаад төдийлөн байдаггүй бах. Гэхдээ хуурамч мэдээлэл дээр үзэл бодол орсон байх тусмаа хуурамч мэдээлэл авах магадлал бас их байдаг. Тэгэхээр энэ баримт үзэл бодлын зааг ялгааг бас маш сайн бодолцох хэрэгтэй. За тэгээд сүүлийн үед бол видео хуурамч одоо deep fake энтер гэж яриад байгаа маш одоо өндөр түвшинд хийсэн тийм хуурамч видеонууд бас маш ихээр гарч ирж байгаа. Тэгэхээр ийм бас бид нар хараад мэдэхгүй ч гэсэн тийм байж магадгүй гэдэг бодлоор байнга мэдээллийг авч яхад гэмгүй. Ер нь нэг зарчим байдаг. Би юун ч итгэхгүй гэхдээ бүх юм боломжтой гэж бодно гэж. Тэгэхээр иймэрхүү байдлаар мэдээлэл тандах хэрэгцээ шаардлага гараад байна. Энэ хичээлийн хамгийн их хэлсэн
бид нар маш их асар их мэдээллийн үед амьдарч байна. Энэ асар их мэдээллийг хуучин бол мэдээлэлтэй хүн хамгийн одоо хүчтэй гэдэг байсан бол энэ цаг үе өөрчлөгдөж их мэдээлэлтэй байх тусмаа хүчгүй болдог ийм цаг үед байна. Тэгэхээр зарим тохиолдолд гол чадвар нь юу болж ийнэ гэхлээр их мэдээлэлтэй байх биш мэдээллийн чанар. Тэгээд зарим хэрэгцээгүй мэдээллийг одоо игнордох буюу зүгээр ингээд үл тоох. Энэ чадвар бас маш чухал болж байна. Бүх мэдээлэлд автаад байхгүй. Зарим мэдээллийг бол шууд өөрийнхөө одоо тэр шүүлтүүрээр оруулаад үл тоох. Цааш нь дамжуулахгүй байх. Энэ чадвар бол энэ орчин үеийн одоо яг энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн голын чадварын нэг болж байна гэж хэлж байгаа. За хуурамч мэдээллийг ялгаж таних талаарх ерөнхий товчхон мэдээллийг хүргэлээ. За тэгээд үндсэндээ өнөөдрийн хувьд бол нийгмийн мэдээллийн сүлжээг илүү өрөвсгтэй ашиглахын тулд юуг мэдүүл зохих ёстой вэ гэдэг талаас ерөнхийдөө авч үзлээ. Тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.